Хайр. За та бүхэндээ үзэж байгаа өдрийн мэдээг хүргэе. За бид хоёр одоо ямар бичлэгээ бэлтцсэн байгааг гэхлээр штэ тэ. Энийг идэхээр бэлдсэн байна. Чи нэг өмнө идчихсэн үү? Үгүй. Анхудаа. Би бас анхудаа идчихсэн. Солонгос төрсэн юм. Би өрний халуунанд амар сайн биш ээ чи. Би дуртай. Гэхдээ бас сайн идэж чадахгүй. Би бүр нэг амар сайн биш тэгээ бүр огт муу биш. Нэг тийм дундуур. Гэтэл ер нь л муу талтай. Би энийг одоо яг идэж чадах. Үгүй одоо өөрийгөө үзье. Одоо хоёлаа хин хоёлаа боцоод штэ тий. За 10k-ийн боцоо шүү заяа. Окей. Бас нэг 10k болчих болох юм лөө тий. 10k хаа юм байна. Тий нэг гом идээд бас нэг 10k болчихвол энэ ч та хин надад өгөх юм тийм үстэй. Би ихтэй анх яг ийм гом Монголд 10 жилд намайг байхад гарч байхад найзтай хамт нэг идчихсэн гэртээ. Тэгэхэд бол би чинь бүр 0.0 гүүгээ па гэх бөө. Тэгээ тэр үед чинь мөнгө байхгүй, сүүм авах мөнгө байхгүй шүү дээ. Тэгээл нэг гомгоо идчихэл нэг араас нь усаа угаал 0 ороод. Яриач гэж гом авах мөнгө усгаал авсан даа нэгч. Тийм байр мэрчэн аа. Ой ихтэй бүр за би ч ангуусаа ханиад таамжаас халуунаа тий ханиад үсэн тий. Гэтэ өндөр нь бас сингэж шүү тий. За яна. Энэ бүр левел хэдэн нэлээ 4 билээ. 4 байсан. Энэ. Левел 4. Яа, за. Хөө. Нэхсэн. Эврэна. Энэ таруулъя да. Яа, нусгараад. Мэжээг дээр солонгос брэнд хүйтэн. За нэг хоёрон гараа ячшаа. Ямар хатуу юм бэ? За эхнийх нь айх дээр хэлж шүү. За. За зүгээр юу юм бэ? Зүгээр шүү. Тийм чадсан шүү. Шууд нүүр халууд өгч штэ. Стресс тайлагдах шиг л болж байна. Бодлоо тийм. Хүмүүс солонгосчууд ч нөө стресс үедээ халуун ногоо идээд халуун ногоо дог бүгд энэ идээд шүү дээ. Тийм үү. Тэгж стрессээ тайлдаг. Ямар эвгүй. Би л энэ өдөр бүр улам стресстэй. Өнөөдөр хичээл дээр багш стрессээ яг тайлдаг уу гэж хүүхдүүдээс асуугаадсан. Шинэ хүүхдүүд гэж. Кино үздэг, найзтайгаа уулздаг, хоолнд ордог, дэлгүүрсдэг. Чи үсэ. Би дасгал хийх бас дуу сонсох дуртай. Түүл миний стресс тайлбарладаг гэж хэлсэн. Клаш дээр бүгдээрээ л архиуж байгаа штеп. Уулын бит хоёр бол сүү бол бэлтцээ байгаа. Гэтэ хин төрөл сүүндээ хөрсөн тэгэл ялагдагч тээ. Сүүгээ хин төрөл зүүн тэрний ялагдсан зү. Тэ. Хайна. Чи нөө оруулаа. Хоёлаа яг оруулаа үзсэн ширч. Халуун онда. Баг уйллаа. Зүр сайн дураад зовж идэг нас. Зүр зургуудлаж авдаг.
Миний бараг урал мэдээ алчихлаа. Би ихтэй чадна. Би чинь төвчээрдэг штэ. Би чинь зүгээр сараа гараад. Энэ яаж байгаа шар хүн чинь сонголчтой юм шүү дээ. Бараг ойлтой хөө нөлмөс өөр. Хөөснөөс гарч шүү дээ. Чи хизээ хамгийн сүүлд үйлсэн бай. Өчигдөр яа үйлсэн бэ? Гоё мэдээ. Чи ямар гүргэр юм бэ? Би ч шартай штэ. Йоо. Чиний бараг дуусчихлаа штэ. Гэтэ би яг маргааш өглөөдөө санаа зовоод. Өглөө 0 аргатай санаа зовж байна. Өглөө санаа зовж байна. За өнөөдөр гоё маргааш өвтөр мартъя. Бараг уруулахаар мэдээ алддаг. Дараалаа. Би энийг хурдан дуусаа сүү умаар нь. Юу хойлоо л ялагч юм шүү дээ. Дуустал мэдчихлээ шүү хойлоо. Хойлоо өөртөндөө ялагч. Юу басаа ялагдах дурггүй. Ёо бүр энэ хөлбөр аим гарч байна. За жаараа. Хэдий хэцүү байгаач стил алдахгүй шүү. Чиний уруулцаа хавцсан шаргадаад байна. Харин тийм ээ. Амар хоолой мөл бүдэрсэн 20 тийм ээ шиг. Тэгтээ солонгос төрсөн зүйлс анх удаа ийм халуунаа годох юм. Хоёр сая яжгаад 2-3 юм гомоо ой гэж ярьжсэн яг хөө төрөл төрлөөс нь өгснээрээ чаддаг энийг яа гэж байна те. Дийлэхгүй мэнэ. Гүйс юм ходоод гэсэн. Шатж байгаа хөөхөр юмтай. Би чи ингийн ч гоо мэдэг бодож штэ. Энэ дуусаа. Ёо. Яриад ирсэн. За дуслаа. За баяр хүргээ анд минь cheers. Чиний төлөө. Чиний ч төлөө. Гэтэ нэр халуун ногооны арай суухаар амар дарагдсан юм шүү дээ. Хамаагүй болж дарагдсан юм. За сэтгэл ямар анх удаа халуун ногоод байгаа юм чинь. Ард марцсан байгаа шүү дээ. Гайгүй л байсан юм шүү дээ. Дахиад идэх юм шүү. За яваа чамд яваа. Оруулмар. Надад болж байгаа чам байлаа. Хөөс бүр амар гарч. Гэтэ сайхан нэг солонгос 4 жил 5 жил баснах нэг юм гом дээр ард бол гарч байгаа юм. Миний ингээд яг хил амар сонирн болоод байна. Ингээд юм ингээд гүгөөд байгаа юм шиг юм сонирн мэдрэмж төрөд байна. Нус гарч байна. Надад ханаадаа имжиллээ гэж бодлоо. Бодлоо. Ямар ханаад төрсөн. Тэгээд манайхан гоё дахлаас нэмжээрээ ханаад хүрвээ 7 хавцаас амсгөөрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Баяртай. Манай өргөлийн инстаграмыг тагаараа энд оруулж өгч.